8 настай хүү Лалита сургуулийн хонхны дууны оронд өдөр болгон энэ чимээг сонсож байна. Лалита охин 4 настайгаас эхлэн гялалздаг ширхэглэг шигшиж олборлох ажлыг хийж эхэлжээ. Энд байгаа олон зуун хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал нь энэ маягаар өрнөдөг байна. Би өглөөд 9 цагт энд ирээд оройн 5 цагт гэртээ хардаг. Би өдөрт 3 тосгоор гялалздаг ширхэглэг олборлдог. Энэтхэг улсын хүүхдүүд Лалитагийн нэгэн адилаар өдөрт 50 центийн төлөө ийм хүнд нөхцөлд ажиллаж байна. Гэвч ядуурл давтсан эцэг эх нь хүүхдүүдээ энэ газар руу явуулахаас өөр сонголт үлдээгээв гэдгийг хэлсэн юм а. Засгийн газар олон зүйл хийж байна. Тэд сургуулийн дүрмт хувцас болоод мөнгө өгч байна. Гэсэн ч хүүхдүүд маань гэрт нь идэх хоол байхгүйг хараад энд ажиллах ёстой гэдгийг ойлгодог. Гялалздаг ширхэглэгийг электрон хэрэгсэл болон гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг бөгөөд эрэлт маш ихтэй байдаг. Албаны хүмүүс бараг 20 жилийн өмнө байгаль орчныг цэвэрлэх ажлын хүрээнд гялалздаг ширхэглэгийн уурхайг хаасан байна. Гэсэн ч одоо хүртэл энэ уурхайд хууль бусаар олборлолт хийсээр байна. Бид хүүхдийг хөдөлмөр эрхлэхийг албаддаггүй. Хэрвээ хүүхдүүд сургуульд явдаг байсан бол амьдрал нь боломжтой байсан бол энд ингэж суухгүй байсан. Тэд хоногийн хоолныхоо төлөө зүтгэж байгаа учраас хорж цагдахад хүндрэлтэй байдаг. Орон нутгийн төрийн бус байгууллагуудын хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох ажил амжилт олж эхэлжээ. Эдгээр охид өнгөрсөн жил гялалздаг ширхэглэг олборлож байсан бол одоо тэд сургуульд явж байна. Тэд биднийг уурхайд битгий ажил гэж хэлсэн. Энэ ажлыг хийх хэрэггүй гэдгийг маш сайн ойлгуулсан болохоор бид энэ ажлыг хийхээ болсон. Эрх баригчдыг хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоохын төлөө тэмцэж байхад томоохон гоо сайхны компаниуд шинэ сургууль барих санхүүжилтэд дэмжлэг үзүүлсээр байна. Гэхдээ дэлхийн хамгийн том гялалздаг ширхэглэг үйлдвэрлэгч болох Энэтхэг улсын хамгийн ядуу дүүрэгт хүрч хямралыг зогсооход хүндрэлтэй байгааг албаныхан хэлсэн юм. Instead of the school bell, it's a sound Lalita hears all day long. The 8-year-old has been chipping